соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зөвтгөлтөн Балчин жавын долгио. Сайн байцгаана уу өрхөн үзэгчтэй. Манай Соёл кафе ээлж нэвтрүүлгээ хийх бэлэн болоод байна. Өнөөдөр манай кафед миний багын амт одоо Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч тийм ээ Батчаа. Батчааг өрөөд ирүүлээд байна. За ойр дуулдсангүй сонин сайхан ихтэл бицтэй. Сайн байна. Байгаа. Энэ өдрүүдэд архитекторуудын эвлэлийн кофе уна. Би американо уна. Архитекторуудын эвлэлийн ой болж байгаа. Саннаас манай Батчаа ер нь яагаад архитектор болох болсон юм? Эннээс хоёлаа яриагаа эхлэе. Тэгэхээр зэрэг хүн ер нь хардаг, татагддаг, сонирхдаг тийм хүмүүс хүнд их нөлөөтэй байдаг юм байлээ. Би жоохон байхдаа би ч одоо хотын төвд их ойр төрж өссөн хүүхэд шууд ингээ урдлаа яамны 3 давхар. Хашаан дотор тусгай хашаан. Тэгээд тэн тоглож явхад их гоё ах ирдэг байхгүй юу манай байранд. Ийм гогл малгайтай нэг дэгжин тэгээд тухайн үед нэг Волга машин ундаг. Тэгэл энэ ямар гоё ах вэ гээл Хуучин Волга. Хуучны нэг Волгтай 21-тэй тийм нэг гоё цайвар ногоо өнгөтэй ч үлээ. Тэр ахыг сонирхож хардаг байхгүй. Тэгээ аав ээжээсээ тэр ах маань хотын ерөнхий архитектор гэдэг алба хашдаг хүн гэдгийг мэдэж анх авч байгаа. Тэгээ тэрнээс тэр архитектор гэдэг үг архитектор гэж ер нь ямар хүн байдаг юм бол юу хийдэг хүн байдаг юм бол гэдэг тэр сонирхол надыг анх энэ архитектор руу энэ мэрэгжил рүү хөтлөж сэжүү болсон байхгүй. Тэгсэн тэр маань Шархуу багш. Одоо манай гавьяат архитектор Шархуу. Эхнэр нь манай байранд байдаг байсан юм байна л да. Тэгээд нөгөө эхнэр дээрээ ирдэг. Одоо өөрөөр хэлбэл хадам аав ээжинд ирдэг. Тэгтэн би нөгөө хараад тэрнээсээ тэр хүнийг сонирхож тэгээд тэр хүний юу хийдгийг мэдэж тэгээд тэрнээс тэр мэрэгжлийн анх сонирхож эхэлсэн ийм улбаатай. Архитектор гэснээс тэр мөрөөдөлтөй авдаг да. Их үнэнч явж тийм ээ. Үнэнч явж байгаа яг энэ байдал төрсэн биш. Гүйгөө бас тийм биш. Би чинь бас нэг жоохон гарын урттай. Тэгээд ангидаа дандаа хамны сонин бие гаргадаг. Тэгээд том ангид ороод би чинь ахлах ангид ороод сургуулийн хамны сонин гаргадаг болсон бүр. Тэгээд ч бас зүгээр байгаагүй тэр үед нөгөө зохиогддог хүүхдийн ертөнцгээд уран зургийн уралдаанд би 2 удаа орсон. Нэг удаа шагналт байр. Нийгмийн идэвх гэж ихтэй. Тий, нэг удаа 2 дугаар байранд орж байгаа. Гэхдээ 1 дугаар байранд орвол артек явдаг байсан байхгүй юу? Тэр чинь артек явна гэдэг чинь тухайн үед бол айгүй том боломж шүү дээ. 2 дугаар байранд ороод би Ленинград гэдэг нэг юм усан бодог байдгийг. Тийм усан бодгаар шагнуулж ирсэн. Тэгээд 1 дугаар гарын ийм дүүтэй. За тэгээд сургууль төгсчөөд хуваар авсан чинь надад барилгын инженери хуваар өгсөн. Их сургуульд одоо Полиндед гэдэг байсан шүү дээ. Монгол улсын их сургуулийн Полиндед. Тэгээд инженерийн ангид орчлоо. Архитектурын нэгдсэн. Архитектурын анги дөнгөж нээгдээд 2 дахь эсэлтээ авчихсан үе Монголд. Тэгээд инженерийн ангид орчоод эхний семестр дуусаад би ерөөсө маш тод санаж байна. Амарчгаад хичээлд орсон чинь деканы үүдэн дээр нэг том зарлал өччих. Архитектурын ангид инженерийн ангиас хүүхдүүд авнаа. Зургийн одоо гарын дүүтэй ийм хүүхдүүдийг бүртгэж байна гэсэн зар байхгүй. Тэгэхээр н ороод бүртгүүлчихлээ. Тэгээд шалгалт өгөөд зургийн шалгалт өгөөд яг 3 сарын 10-нд би инженерийн ангиас архитектурын ангид 1 семестрийн дараа орж байгаа. Шилжиж орж байгаа. Тэрнээс хойш хэдэн жил болж байна одоо? Тэрнээс хойш одоо би тэр чинь 74 он шүү дээ. Тэгэхээр тэрнээс ч хойш одоо хэд вэ? 30 яалагч 42 жил. Бас л том хугацаа. Их хугацаа. За энэ хооронд бас нэг Азийн архитекторуудын эвлэлийн тэргүүн болоод авлаа. Юу болдог вэ? Дэд тэргүүн.
За өөр улс орны архитекторын эвлэлийн гишүүн шиг санаад Тийм байдیں۔ би чинь Японы архитекторуудын холбоо гэж байдгийн. Тэрний хүндэт гишүүн. Солонгос Инкера гэдэг архитекторуудын холбоо байдгийн. Тэрний бас хүндэт гишүүн. За кофега зооглоно. За би яагаад энийг яриулаад байна гэхээр бид өнөөдөр ямар хүнтэй юм яриа сууж байна гэдэг юу гэсэн зургийг гаргачих гэж. За тэгээд би шууд хоёулаа юунаас эхлэе. Танах шуудангийн замын уртлын одоо яамны 3 давхар гэж байлаа. Одоо манай 40 мянга 1-р 40 мянга гэж явна шүү дээ. Бид нар нэг дашных. Тэгээд би тэр байр руу ингээд манай ангийн Ямагийн оюун чимгийнх байдаг байлаа. Тэгээд ингээд бид нар чинь багтаа ингээд тий дөнгөж хөөхтөдөр ингээд бай тоглоод тэр байр нэлийн дээр үеийн байр баг шүү. Тэр чинь баг миний сонссноор Улаанбаатар хотод баригдсан анхны 3 давхар орон сууц юм биш үү? Тийм л аа. Тэгээд нөгөө Японы олдгсон цэргүүд барьж ирсэн гэж би тийм нөгөө элдв очир нөгөө их сургууль яг тэр нөгөө учин ард энтрийг барьсан тий Японы олзлогсон. Манай ээж л ярьдаг байсан. Японуудыг барилга орж явахлаа ингээд хашааныхан завсар очишаар бол өрөвдөөл гэж ярьдаг байсан. Тэр байр одоо хэрнээ байна. Би нэг ямар сэдвэр ярих гэдэг яг тэр танай байрны дунд талд нэг юм хачин горзоосон намын барьчлаа. Энэ одоо юу гэсэн үг болж байгаа юм жишээ. Энэ одоо архитектурын тийм шийдэл үү? тэгэхээр ер нь түүх гэдэг бол ер нь ирээдүйг тодорхойлдог чухал хүчин зүйл шүү дээ. Туулж өнгөрөөсөн зам, тэрний дурсамж гэдэг бол. Тэгэхээр тэр барилга маань өөрөө сая дөнгөж битээр ингээд ярихад хамгийн анх харагдсан 3 давхар орон сууц тэгээ Японы олзлогсон цэргүүд барьсан гэж түүх яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ түүхийг тэгэл ингээл арчиж байгаатай яг адилхан юм л төсөл болж байгаа. Тэгэхээр хот гэдэг юм маань тэр тусмаа Улаанбаатар хот гэдэг маань өөрийн түүхтэй байх хэрэгтэй. Харамсалтай нь тэр түүх гэдэг юмыг бид ер нь ерөөсөө тоож авч үзэхгүй. Хамгийн харамсалтай юм гэхэл одоо би зүгээр хамгийн тод жишээ хэлэхэд Чойжин лам байсан. Энэ бол Монголд тэр үтгийн хэл одоо дэлхийд гэж хэлж болохоор иж бүрэн сүмийн цогцлбор байхгүй. Тэгэхээр энэ цогцлбор гэдэг юм чинь өөрөө ингэ байхаас гадна эргэн тойрныхоо орон зайтай байж иж тэр архитектурын тэр анхны санаа нь үн цэн нь одоо хүнд хүлээж хүнд өгөх тэр гоё одоо нөгөө дүр төрх нь байж байдаг гэсэн үг байхгүй. Одоо эргэн тойрон авчи битүүлээ. Бараг хүн бараг одоо Чойжин ламын сүмийг хаанаас хаана байна гэдгийг ойр орчинд нь очиж бараг олохоор болчиход байгаа. Тэр дунд нэг шигдсэн. Тэр дунд нэг шигдсэн. Нэг зураг харж байгаа юм уу эсвэл мэдхгүй гадны хүн бол хүнээс асууж ингэж л орно тий. Тэгэхээр тэр сүм гэдэг чинь өөрөө өөрийн орон зайтай. Тэр орон зай нь хадгалагдж байж тэр түүхэн тэр тусгалыг чи үнцэн энэ бүх юм тэр уламжил бүх юм нь илэрхийлэгддэг байхгүй. Тэгэхээр энийг чинь авч арчаа хийхнэ гэдэг бол бид ерөөсөө тэр түүхэн хосгүй үнцэнтэй эдийн үнийг ингээл баллаа хайж гин гэсэн. Би энэ соёл кафегаар энэ асуудлыг байнга хүндтэй. Тэгээд надад нэг юм манай нэг байнгын оролцогч уянгаа гэдэг өсгөө нэг гоё үг гэлтэй. Энэ бол сүнс байгаамаа. Сүнсийг бид нар устгах гэдэг юм аа тий. Тэрнээс шинэ байшин барилгуул яах вэ? Одоо хотын дүр төрх өөрчлөгдөлгүүл яах вэ? Гэтэ заавал тэрний хуучин юм авч тэгэж алж нухаж тэ устгагч тэгэж яадаг бол энэ бол их тийм гамшигын шинжтэй юм гэж би ойлгоод байт. Тэгээ одоо энэ асуудлууд чи яригадад байдаг болтой. Тэгээ би энэтэйологдоод жишээлбэл архитекторуудын эвлэл энэ байдалтай одоо тийм бодлогын хувьд бол тодорхой тийм үр дүнтэй ажил хийж чадж байна уу, дийлж чадж байна уу. Тэгэхээр нөгөө манайд чинь төрийн бус байгууллага гэдэг дуу хоолой гэдэг юм ер нь хөрөхгүй шүү дээ. Тэрийг сонсгочгүй. Тэгээ иргэний нийгмийн одоо нэг оролцоо тэр нөлөө ийм юм бол манайд их доогоор шүү дээ. Тэгэхээр зүгээр тэр ухаантай ус төрчд байсан бол яамч тэр хотч тэр
ерөөс архитекторуудынхаа энэ мэргэжлийн улсуудын ганц архитекторууд биш, инженерүүд ч байна. Энэ улсуудынхаа ер нь энэ дуу хоолойг сонсдог ийм мэргэжлийн зөвлөлүүдийг байрлах хэрэгтэй байхгүй. Тэр бол зүгээр зөвлөх ийм л үүрэгтэй ийм байгууллага шүү дээ. Тэгээд шийдэж чадахгүй. тэр улсуудын санаа сэтгэлийг ярьж байгаа юмыг сонсно гэдэг зөв шийдвэр гаргахад айгүй чухал хүчин зүйл байхгүй. Энд алдаад ах юм юу ч байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэр зөвхөр хамгийн наазахын зүгээр хамгийн бодиттой энэ боломжийг л ашиглахгүй байна. Иргэнийхээ үгийг сонсдог соёл их тусмаа мэрэгжлийнх нь. Тэгэхээр ийм юмыг одоо яагаад мэдэрдэг юм, яагаад тоодгүй юм? Надад бол энэ жоохон гонигтай. Одоо битэрийн ярьж байгаа энэ салбарын өнөөдөр сайхан баярт өдрүүд дахиад жогож боловч бас алдаа дутагдал гэж одоо шүүмжилдэггүй яг тий. Тэгээ би энэтэй холбогдуулаад манайхан архитектурын бодлогын хувьд би Бачиг одоо бүх насаараа энэ архитектурын байгууллагад ажилладаг гэдэгт мэдээ чи хэрэг энэ түүх өөр ч нүдэн дээр өнгөрсөн байдаг тий. Ер нь бол хот бол их тийм дээшээ одоо юугаа өсөх тийм хөгжих барих юм бол их харагддаг тий. Тэгтээ ийм бодлогогүй замбраагүй нэг ийм одоо тэр танаа хоош байрны дотор барьж байгаа байрнаас хол манай байрны ажил бас нэг байр барайл хайсаа одоо микр тий. Тэгээ би ингээд тэртээ тойроод бүр зориод энэ гараж мараж энэ нэг явган хүний зам энэ хаавар ингэж одоо орж гарахыг хийдэг юм бол тий. Энэ ямар одоо бодлогогүй юм хэдэм бэ? Өнөөдөрхөн би өдрийн сонин дээр нэг гой зураг харлаа л да. Битэрийн баг нас өнгөрсөн нөгөө Дөшмяхтын болон дээр Дөшмяхтын байрнууд чи ингээд дотор нь бас нэг зүйлэг явдаг байж. Тэгээд явган хүний зам, тэгээд дахиад нэг зүйлэг тийм ээ. Бас өөрхөн харагч ялээ шүү бас нэг тийм дурсгалтай тий. Чи бүгд зориулттай. Тэр хамгийн дотор талын зүйлэг гэдэг чинь нөгөө дээврийн борооны ус доошоогоо унах шүү дээ. Тэгэхэд шингэж явах ёстой зорилттой тэр тал байхгүй. Одоо бүгдийн бетондоо хайчаар нөгөө ус чинь бүгд зам руугаа урсж байгаа байхгүй тий. Нөгөө зам руугаа урсдаг ус нь доошоогоо. Доошоогоо тэгээд тэр нь доошоогоо очиж хонхортой нөгөө үер болоод ингээл тий. Үер болоод бүгд зорилттой тийм л зүйл шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг тийм маш тийм замбрааг хот байгуулалт гэж ярил л да. Энэ дээр бодвол бас толгой тарих нэлээд ажилуулдаг л байх л да. Яагаад энийг юм гоё янзлж болдгийг би урайхад байдیں۔ Тэгээд одоо иргэний нийгэм гэж ярьсантай холбогдвол битэрийн өнөөдөр яриа бас нэг энэ нэг л өчүүхэй хэсэг л дээ хоёр иргэн суугаад ярьж лээ шүү дээ. Одоо төрсөн хотоо яаж гоё байлгах вэ, гоё болох вэ? Архитектурын шийдлүүд нь шүү дээ өнөөдөр тийм уралдаан конкурсууд бол явдаг хэвээрээ үстэй. Одоо энэ гоё байшингууд барих миний ойлгосноор сүүлийн үеийн уран барилга гэдэг нэг үг байлаа. Тэгээ архитектур ер нь олон улсын тийм үгээрээ байсан баг дээр болоо гэж би бодоод байна. Тэр шийдлүүд нь яг л өнөөдөр энэ битэрийн нэвтрүүлэг хийж байгаа энэ бүхэн хажуудаас Солонгосын элчин сайдын шинэ байр байж л да. Энэ бол одоо их өөрхөн шийдэл санагдаад байгаа л да тийм ээ. Ийм жоохон модонд ороод өнөө үгүй сүүлийн үед. Гэхдээ ерөөсөө өнөөдөр архитектур ерөөсөө тийм болцсон. Жишээлбэл Улаанбаатар хотод энэ бүс нутаг тийм үү? Азтай юм уу? Хэрэг боломжтой бол дэлхийд цорын ганц юм уу? Тийм нэг архитектур байна гэдэг. Ерөөсөө Улаанбаатар хотыг очиж үзэх юмсан. Тэр архитектурыг сонирхох гэсэн тэр хүсэл эрмэлзэл, тэр жуулчдыг хүмүүсийг татсан айгүй чухал юм хүчин зүйл болсон байхгүй. Тийм учраас өнөөдөр олон орн тэр тусмаа өөрийнхөө нийслэл хотод гадны дэлхийн хэмжээний нэр бүхэн архитекторуудыг урьж авчирч архитектурын ийм одоо шедевр гэж ярьдаг ийм цорын ганц бүтээл хийх ийм сонирхолтой болсон. Альж газар тийм болсон. Тэгэхээр мэдээж хөрөнгө мөнгөний асуудал байгаа. Гэхдээ энэ тэн гарч байгаа зардлын цаана энэ чинь маш олон юмыг шийдэж байгаа. Аялал жуулчлалаас ахуулаад айгүй их цаад нөлөөлөл нь айгүй их үнэтэй ийм шийдэл байгаа байхгүй. Тэгээд тэр хотод амьдарч байгаа оршин суугчдын иргэдийн нэг том бахархал нүдийг баясгаж одоо бахархаж явж идэг. Өнөөдөр Улаанбаатар хот гэдэг ингээл хэдүүлээ дэлхийд дахинд ингээл тарсан нэг ийм
одоо юу гэдгийг символ ч юм уу нэг том зураг гаргая гэж бодъё л дээ тий. Одоо яг элен далангүй юу тавих вэ? Тий. За Чингисийн хөшөөг нэг тавьж магадгүй бид нар тий. Тийм үстэй. Одоо за Сүхбаатарын талбайг нэг одоо тавих уу яах вэ? Одоо тэгээд өөр юу тавих вэ? Тэгэхээр энэ архитектурын шин санаа одоо шин сэтгэлгээ сэтгэмжийг л өнөөдөр манай төвшөлөл өөрөө шилж байгаа яг үнэн л дээ. Ямар нэгэн цорын ганц одоо дэлхийд болж игэл цорын ганц only one тий байдаг. Ийм л юм хийхийг монголчууд бид нэр юм боддог байх ёстой юм гэдгийг бол маш ойлгомжтой ярьж байна өөрөө. Тэгэхээр хот маань өнөөдөр яг А бус гэж бидний одоо багнаас өнгөрсөн Бүс бол яг А бус. Тий А бус. Тэр А бус бол бас гайгүй болоод байгаа юм. Тэр төрөвчийн миний ярьдаг байрны хажуутлын зүйлэг бид баг байхад байна шүү дээ. Зөвлөгөн дээр гүйж одоо гарах туйлын хэцүү. Тий. Гэвч нэг торгочдаг энэ төр байлаа шүү дээ бас тий. 5 төгрөг. 5 төгрөг. 5 төгрөг тэр үедээ хөөрхөн мөн. Тэгэлгүй яах. Бас одоо 2 3 тал авчих тий. Айлын бюджет рүү бол хэлээ шүү дээ. Тэгэлгүй бол их чухал мөнгө баггүй тэр чинь. Карванда 5 төгрөгтэй явна гэдэг тэр үед тэгэлгүй. Хүүхдүүд бол тий. Тэгээд би бас боддгийн энэ ногоон байгууламжууд өнөөдөр энэ зөвлөг ногоо мод парк төгөл одоо бүхэл кислородыг бий болгодог энэ сайхан юмнуудыг өнөөдөр одоо энэ архитекторууд нэг байр барьлаа гэж одоо эдгээр ч одоо шийдэж болдгоо тэр нэг тойруулаад болгүй шин тойр. Гэтэ одоо нэг юм наад дээр чи нэг л жишээ хэлээ л да. Японд бусад орнч одоо нэг тодорхой барилгачих талбай гэдэг нэг талбай байна шүү дээ тий. За тэрийг Японд бол жишээлбэл маш их мөнгө төлж одоо авна шүү дээ. Япончин газар үнэтэй. Тий. Тэр авсан талбай дээр бүтэн 100% барилга барьж болтоггүй. Хуулиараа хоригдсон. Тэнд 60 40 гэсэн харьцаа заавал баримтлагч явдаг. Хэдийгээр чиний газар ч гэсэн чи 60% нь л барилга барина. 40% нь яг нийтийн эзэмшлийн зорилттой ийм зорилгоор ашиглах хэрэгтэй. Нөгөө ногоон байгууламж, зам талбай, энэ бүх зорилго, тоглоом бүх юм. Манайд өнөөдөр хуушлаад өгсөн юм байхгүй. Зүгээр хотын захиргааны нэг шийдвэр байдгийг. Тэн дээр л нэг юм тоо байгаа. Тэгэхээр тэрий чинь хуулийн хэмжээнд туушлагдаг юм чинь тэр чинь мөрдөд хэцүү шүү дээ. Мөрдүүлэхэд хэцүү байхгүй. Тэгэл нөгөө нэг газар дээр одоо юу гэдгийг нэгдүгээрт мөнгө төлж авсан, хоёрдугаарт одоо юу гэдгийг хах хол төлсөн тэр зардаа батсан хүн чинь 100% бүр давуулж өөрөөр хэлбэл доодох суур нөгөө газар дээр байж байгаа дээшээ яваад нөгөө консол гэж яриад нөгөөдхөөсөө даваад ингэж дээш нь ингэж барьж байгаа байхгүй. Энэ хотын нотын зөвсөр гэж ярил л та. Энийг одоо ингэж тэлж барьж болтгүй уртсах гэж. Одоо би хөх хотыг ингээл хамгийн ойрхон жишээ. Ингээл хөх хот чинь эхлээд хотын захиргаа наашин татчихсан байна. Бидний уудыг онгоцны бодруулал ингээл наашин татаад дараа жил нь очиход тойроод маш том одоо хот байгууламжуудтайгаа бүх одоо төрөвч ярьдаг. Дараа нь төрийн ордон ороод ирсэн наашаа. Ингээл хөх хот ч одоо тэлэл одоо саяхан би сонсч ирсэн Си Жинпин дараа бол хөх хотыг хамгийн гоё хот болов энэ хойд зүгтээ 3 сая хүнтэй болго. Энэ шиг асар том бүтээн байгуулалт явж шít. Зүгээр энэ наацхын жишээ. Манайх болохоор л ингээл одоо тэр танаа хуучин байрны дотор заавал арч нэг юм ачаа хичнээн жишэл орж байгаад байхын тэр одоо тэгээд өнгө үзэмж нэг тийм гоё чимээд байгаа юм байхгүй тий. Манайх нэг яхаа нэг даунтаун нэг юм жоохон эдэн юм сосис юмнууд босгочод байл да одоо болоо л да тий. Тэгээ би энийг юу гэж ярих гэдэг ихлээр тэлж болдгоо юм одоо жишээ. Наад чинь хоёр талтай. Хотыг зүгээр тэлнэ гэдэг асуудлыг нэгдүгээрт хамгийн гол шийдэх ёстой үндсэл нь юу гэхээр тэр оршин сууж байгаа иргэд хэр зэрэг тогтохтой байх вэ гэдэг асуудал хамгийн чухал. Жишээлбэл хангалттай нийтийн тээврийн энэ сүлжээг бий болгохгүйгээр хотыг тэлнэ гэдэг нэг хэсэг нь гадуурхаж байгаа та яг адилхан. Тэр хотын захад байгаа улсууд
илүү зардал төлж амьдрах болж байгаа байхгүй юу? Тий. За ажилдаа ирэх гэж тэр хүн зардлаас авах. за тий ажилдаа ирэх гэж магадгүй цаг явна цагдаа. Талдаа. Ороо буцаад цаг явна. Энэ 2 цаг гэдэг чинь нийгмийн үнэт баялаг шүү дээ. Хүний амьдралын аюул чухал үнэт зүйл байхгүй юу? Тийм ээ гэр орондоо зорин орлого олоход зорих хэвээр энэ цагийг ингээл аваа хийчих. А гэхэд хотын төвд байгаа нь дагуу ирэх хөдөлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсө хотыг сунгана гэдэг асуудлыг энэ нөхцөлийг маш сайн хангаж ээж ингэж ээж л шийдэх хэрэгтэй асуудал. Тэрнээс ч зүгээр одоо юу гэдэг нь улс төрийн шийдвэрээр юм уу эсвэл Улаанбаатарыг бид хэлнэ, дагуул хот байгуулна гэд ярьдаг бол нэг асуудал. Одоо зүгээр миний харж байгаагаар их сайхан боломжуулын шинэ хэсэг бодол. Энд чинь тэр тедэргүй нэг хурдны энэ тээврийн сүлжээ заавал байх хэрэгтэй шүү дээ. Дид үтсэн заавал одоо эхлээд явж байгаа шүү. Яг энийг түшиглээд Улаанбаатар хотыг сунгах нэг их бодтой боломжийг бол би энийг гэж харж байна. Тий. Тэгэхээр ийм маягаар энд хандах хэрэгтэй байна. Тий. А зүгээр их сайн зарим хот бол жишээлбэл Сингапур жижигхэн ийм хот улс шүү дээ үндсэндээ. Тэгэхээр яг өөрөө чи хэлээд байгаа нөгөө иргэдэд зориулсан тогтох нөгөө ногоон байгууламж энэ утгаараа хотоо дээш нь өндөрлөх бодлого явж байгаа байхгүй юу? Сул орон зайг аль болохоор бий болгож газар багтаа орно. Тэгэхээр барилгаа өндөр болгоно гэдэг чинь яг тийм орны аюул том чухал баримталж байгаа бодлого байхгүй. За манайх бол уужим газар нутагтай тий. Тэгэхээр энэ дэр бол арай өөр бодлого байж болно. Гэхдээ гол баримтлах зарчим түрүүний миний хэлдэг зарчим. Манайд бол илүү архитекторын шийдлэр бол тийм хаус маягийн таун хаус ч юм уу нутаг дэвсгэр томтой учраас дээшээ биш. Одоо хөндлөн их тэлбэр санагдаад идэв юм. Тийм ээ. Тэгээ яг юу одоо тэр тээврийн хэрэгслүүдийг бол хийгээд өгөх хэрэгтэй л дээ. Тээврийн хэрэгсэл нөгөө олон нийт зориулсан үйлчилгээний байгууламжууд гэдэг маш олон юмнууд байна шүү дээ. Одоо Улаанбаатар ч үндсэндээ нэг л төвтэй хот байхгүй юу? Гэхдээ тийм байгаа үстэй. 6 сарын 1-ээр энэ парк энэ хавчин дүр нь амар болдог үстэй. Нөгөө машин тавих газар байхгүй. Хүүхдэд тоглолдог ганцхан газар нь парк. Тий. Өөрхий нэг мө өчөөхөн бас газрын булаагаад яагаад хит хитэн яагаад 3 парк байж болдгоо юм Улаанбаатар тийм ээ? Дүүрэг болгонд яагаад вэ? Үгүй яа дүүрэг болгонд яагаад байж болдгоо? Нэг тийм хийх гэдэг нь үгүй. Үгүй одоо яг нь хотыг олон төвтэй болгоно гэдэг ийм төсөл нөгөө хотын хөгжлийн стратегт байж байгаа. За том баяр цанган болно хаана очтгоо? Стадионд л ирнэ. Эсвэл том талбай дээр л ирнэ. Бүх хүн энэ цуглаж байгаа байхгүй. Бас нэг Монгол нүүдлийн иргэншлийн онцлог л доо тийм ээ. Одоо 93 наадам энтрээ хийх барихлаар бүгдөө төвдөр шалдаг. За тэр нь бол өөр л дөө. Гэхдээ зүгээр зарим орны жишээнүүдийг хараад байхад жишээлбэл Токио. Токио бол одоо 2030 он гэхэд дэлхийн 1 номерын хот болох гэж шүү дээ хүн амаараа. Тэр чинь нөгөө төвүүд нь зориулт нь өөр байхгүй. Хотуудтайгаа нийлцсэн үндсэндээ. Тий, тэгтээ хотын төвүүд нь өөр өөр. Жишээлбэл тансаг зэрэглэлийн төв нь Гинза. Тэнд хоолны газар одоо юу ч бүгд үнэтэй. Нөгөө тансаг дэлгүүрүүд одоо бүх юм тэнд өөр. Тэнд яг мөнгөтэй болсон. Тэгээд тэнд тий зиндаага одоо харуулаад тэнд ингээд яв. Залуучуудын төв нь тусдаа шүү. Шибуя. Тэнд бол хоол унд хямдхан зардаг юм яг нөгөө залуучуудын хэрэгцээтэй нөгөө мод нээлдэв юм тэгэл тэр дуу хөгжим тэр бүх болдог амьсгал нь яг залуучуудын амьсгал. Ингээд төрөлжүүлнэ гэдэг чинь ахиж чухал байхгүй. Жишээлбэл юу гэдгийг залуучууд чинь сонирхол нь өөр шүү дээ биднээс. Бид нэр очдог төв нь өөр л байх хэрэгтэй байхгүй. Манайх нэг тийм сая энэ Ярамгийн нааша Viva City гэл бүр хачин болцсон байл шүү дээ. Тэр одоо огны хөрх юм байсан шүү дээ тэр чинь. Бас нэг залуучууд хожигнал мала рок попын чинь өчнөө клип энэ төр очижгээд саяхан нэг очиод яасан чинь бүр ядраад бүр хачин болцсон тийм юм харагдах юм. Тэгээд өөрөө чийлээд тэр бол одоо жишээлбэл MCS-ийнхний гаргажсан санаа нь айгүй зөв байхгүй. Бас нэг яг тийм залуучуудын орчин бий болгоё гэдэг. Тэгээд одоо нэг их чухал юм байгаамаа. Токио хотын шинэ ерөнхий хөтөлбөрөн дээр баримтлах 8 зарчим байдгийг. Тэрний нэг зарчим нь энэ хүмүүсийн хөрөнгө оруулагч нарын санаачлагыг хот ингээд дэмжинэ гэсэн аюул том залт идэх байхгүй. 8 зорилгын нэг нь их том хөрөнгөтэй хүн би энэ хотод нэг гоё юм залуучуудын төв барья гэхэд тэрийг хот нь бүрэн дэмжих хэрэгтэй байхгүй.
Яг тэр утгаар жишээлбэл МСС-ийн тэр санааг хот дэмжиж тэр хавьд одоо гол руу нөгөө паркийн нисгийг хийгээд ч юм уу ингээд дэмжиж явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш нэг ийм санаачлагыг дэмжих болохоор тэр чинь ингээд унаал. Дахиад тэр хүн тийм юм гарах сонирхолгүй болчихж байгаа байхгүй. Бусд нь ч нөгөөдгөө харж байгаа шүү дээ. Өө тэг ингээл дэмждэг юм байна дөө гэл. Энэ яг бас нөгөө талаар амьдарч байгаа тухайн одоо дүүрэг орчинд амьдарч байгаа хүмүүсийн соёлын асуудал их чухал байгаа. Манайхны нэг Улаанбаатарчуудын нэг юм за би л болж ивэл энэ миний хажуудлын айл ер нь яаж исэн ч хамаатай хамаа гэж нэг тийм хуучин бидний бага насны одоо тэр нэг сайхан уламжлал тэр бол байхгүй болсон. Үндсэндээ сайн уршийн холбоо энэ гэдэг одоо нэг юм яриад байна шүү дээ. Хуучин чинь бид нар жоохон байх чи бас их өөр байж. Тэгээ их өөр өссөн, их добр байж тийм. Тэгэхээр энэ альва нэгэн ийм шинэ одоо сууц дүүрэг ч юм уу бий болоод тэр нэг иргэдийнх нь энэ бол миний дүүрэг, миний гудамж, миний бидний юу гэсэн ийм юу ерөөс байхгүй өнөөдөр тийм. Тэгэхээр яхад энэ чинь ийм юм л да. Үндсэндээ бид нар чинь хот гэдэг энэ суурин амьдралын энэ соёл энэ одоо иргэн шилд үндсэндээ 67 оноос хойш шүү дээ. Үндсэндээ. Би бол ярьдаг аман уур киноноос яг л тэр шүү дээ. Яг л тэр байхгүй. 58 он тэгэл анхны 40 мянгат гэдэг чинь тэгэл нөр халуун хүүт уустай. Яг халуун хүүт уустай боловсон жорлонтой. Яг л тийм шүү. Тэр энэ их бага хугацаа байхгүй. Нэгдүгürt. Хоёрдугаарт Монгол хүний нэг уламжилт нэг нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь өөрөө зөвхөн амиа аваа явдаг. Тэгвэл нэгдэх юм дээр бас нэгддэг. Одоо жишээлбэл сайлсуу одоо юм хамтын хөдөлмөр ски хийдэг нэг компани ажлуудаа бол нэгдээ хийждэг. Гэтэл өөрөөсөө хараад. Тэр юм нэгдүгээрт цуснд байх шиг байна. Нөлөөлөд байх шиг. А гэтэл хот гэдэг юмны цаана баримталдаг айгүй чухал нэг мундаг зарчим байдаг. Чи хотод л амьдарч байгаа бол ёсоор л амьдрал. Ёсоор л амьдрал. Дөрмээр л амьдрал. Яагаад тэгэхээр эн чинь энэ олон хүн бөөгнөр гэдэг чинь маш аюултай нөхцөл байхгүй юу? Нэг халдварт өвчин гарахад тархах нь айгүй хурдан. За газар хөдлөхөд энэ байгалийн энэ аюулд хамрагдах нөхцөл нь айгүй их. Айгүй өндөр. Олон хүн одоо нэг дор хэлмэгдэж болохоор юу одоо сүрч болохоор ийм нөхцөл байдал. Ариун цэрэг нөхцөл байдал. Тэгэхээр яг энэ утгаараа чи нэг л хотод амьдарч байгаа бол одоо бүх юм чиний оролцоо. Чиний одоо бие яаж авч явах вэ? Чи яаж амьдарч ийн гэдэг энэ утга айгүй чухал шүү гэдэг юм хамгийн хатуу баримтлаг энэ дөрмийн суур байхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар хотын соёл гэж ингээл ярихаараа хүмүүсээ ухамсартай холбож ярих гэдэг. Энэ бол тэгдэг зүйл биш. Ухамсар гэдэг төлөвштөл их цаг хугацаа орно. Тэр тусмаа дөнгөж 60-аад оноос хойш суурин амьдралд орж байгаа бидний хувьд бол энэ чинь их цаг хугацаа шаардах байхгүй. Бид нар одоо яг хотын хүүхдүүдийн одоо магадгүй эхний генерашн байхгүй. Бид нар чинь яг хотод өсөөд одоо ингээд явж байгаа. За манай хүүхдүүд дараагийнх нь. За одоо манай ач нар эдгээр чинь 3 дахь байхгүй. Тэгэхээр 3 дахь үеэс ер нь төлөвшдөг гэдэг ийм үг байдгийг. Хотын хүн гэдэг бол 3 дахь энэ үеэсээ төлөвшдгөө гэдэг үг байдаг байхгүй. Тэгэхээр одоо манай хачнар том болж ээж арай нэг гайгүй тийм хотчих тийм одоо төлөвшөлтөй хотцсон иргэдийн ийм суур бий болж байгаа байхгүй. Гэхдээ хотын соёл гэдэг юм бол маш хатуу. Яг сая миний ярьдаг зарчимд өндөрсөн стандартууд байдаг. Ерөөсөө л юм. Энийг хэрэгжүүлдэг хамгийн гол хүчин зүйл тулгуур нь юу гэхээр торгуул. Маш өндөр торгуулт. Би Голландд нөгөө мастер хийсэн л дээ. Тэгээд нэг ороо нэг тэмцээнд орчоод ядараад сургуулаас манай дотор хүртэл 2 хүн буудлаа байхгүй. За одоо ер нь яавал гэж бодоод нөгөө нэг билетээ хийж ингэ цаалдаг шүү дээ. Тэрийг залхуураад хийгээгүй. Яг буусан чинь баригчдаг юм да. Яг нөгөө оюутнуудын нөгөө нэг дотор өрөөний тэнд чинь шалгалт байж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед одоо хоор бодоход нэг $40 торгуулж байгаа. 40 евроор торгуулж байгаа байхгүй баг. Тэгээд тэр нэг хатуу. Ингээл бичээд өгч штэ. Тий, чиний үгийг сонсохгүй, тайлбар сонсохгүй ингээл чи билет цаалаагүй. Тэгэл торгуул бичээ. Тэгээ ингээ уншихаар
7 хоногийн дотор төлөхгүй бол нөгөө торгуул чинь 2 дахин явна. Өсчин автоматар. Чи энэ хугацаа өнгөрөө төлөхгүй бол чамаа шууд шүүхэд дууддаг байхгүй. Тэгэхээр зэрэг ийм маягаар хотын соёлыг төлөвшүүлдэг болохоос биш хүмүүсийн ухамсарыг төлөвштөл хүлээдэг ийм зүйл байх. Би бол зүгээр бас тооцоолт гэх юм. 3 үеэр тий 12 жилээр тооцоол нэг 40 жилээр хийж чадсан. Гэхдээ тэр үед тэгээд халдвар гарвал яах вэ жишээ. Тэг ийм нөхцөл байдлаас л болгоомжилж байгаа шүү дээ. Бачуутайгаа ярих юм бол их байдаг. Би зүгээр манай үзэгч олонд бас сонирхолтой түрүү нөр багнаас гэж ярьж штэ. Айгу тийм одоо гарын дүүтэй манай бачууч Монголд анхны дискотекуудын нэгийг байгуулж ирсэн юм шүү дээ. Тэгээ одоо нэг хөгжмийнхаа сонирхолд хөдлөгддөг хэвээрээ. Одоо надад 30 гаруй жил болж байгаа систем хөгжим гэрт байна. Kenwood. Яа тэрийгээ сонсохоор юу энэ орчин үеийн хөгжим. Одоо буцаад нөгөө нэг ламптай өсгчөөр шилжиж шүү дээ. Аналог руу орлоо. Тэр чинь ягаад тэгэхээр нөгөө хөгжмийн амьд хөгжмийн тэрийг ингэж уур амьсгал тэр сонсголыг бий болгодог юм чинь тэр л байхгүй. Нөгөө том хуучны гигант улсын хэрэг болж байгаа шүү дээ. Одоо миний диффузер гэхэд чинь спикер гэхэд чинь 500 гардаг. Бараг надтай ч 5 ийм юугаар дугаар цацдаг спикер байна шүү дээ. Хөгжим гэхэд над нөгөө пианс тоглоулогч нөгөө нэг 2 кассетны юутай CD-тэй тэгэл equalizer өсгөлч гээд чи юу штэ аналогоос дижитал руу ороод буцаад аналог руу орж байгаа юм. Би ерөөсөө дижитал руу ороогүй. Би яг тэр аналогд л үнэхээр тэргээр л тэрийг л сонсдог. Маш зөв. Одоо би ихээр бидлсэн 90 үе рүү буцаад орлоо. Мод ингээд дандаа эргэж идэг гэдэг чинь би тэрийг одоо анх хүүхдүүд байхад л сонирхож ирсэн хөгжим мэдээж классик болоод эргээл модонд ороод манай үзэгч олон сонирхол манай Баажигийн аав одоо Lumino хамтлагийн. Баажид нөлөөсөн юм их байна. Аав юм тийм ээ. Танаа гэрт бол ерөнхийдөө хөгжим бол одоо аав хүүнэрийн хөгжим бол ингээд ерөнхийдөө зөрчилдөхөө гайгүй. Гайгүй. Яг одоо Баажигийн урлаг руу оруулахад нөлөөлсөн юм бол яг тэр хөгжим. Би ч нөгөө диско хийгээл манайд чинь Sharp 777 гэдэг 2 кассетны магнитон байлаа л да. Тухайн үед ховор магнитон байхгүй. Тэгэл нөгөөдхий чинь нөгөө Баажи чинь жоохон бахтай нөгөөдхий чинь нөгөө Яллагийн үч гүдөөг тэрийг тавиад өөрөө дагаал орилол дуулаад ингээд идэгсэн байхгүй юу. Тэгээ сүулдээ бүр нөгөө кассетыг чинь цээжилсэн нөгөөдхий чинь. Хаана ямар дуу багт хэлбэл мэдэхгүй ш. Тэгтээ нөгөө сонсголоороо нөгөөдхий чинь ингээд бүх дуугийн дагад дуулдаг. Тэр ингээл жишээлбэл хүүхдийг ингээл хөгжим рүү урлаг руу ингээл нөлөөлж байгаа хгүй юу. Мэдрэмж тий нэг тийм юм руу боловсрал дэвшилж байгаа. Тий. Манай очиг битэр стервис одоо дээр үед энэ хэсгэлийг тоглож явах үед загвар хувцас загвар өмсгч байлаа тийм үү. Тэр чи яхад нэг үгүй яхад тэр чи нөгөө диско хийгээл ингээ явдаг. Тэгээд зургийн институтын диско проект 01 гэдэг. Тэгээ бид нар чи бүх юмаа өөрөө хийдэг байлаа. Гам бол литв тэгээ бид хэд. Тэгээ дараа нь энэ манай энэ Петровсын оюун гэрлийн Батболт чи бас манай цахилгааны асуудал болдоо чин цахилгааны асуудал хариуцдаг байсан байхгүй. Чин тэр бүх юмд агсаа. Тий багаж мундаг байна гэж. Тэгээд бид нар нөгөө диско хийгээд ингээл анхны нэг Чехийн Tesla гээл дараа нөгөө Германы Верона гэлээ нэг өсгөгчөөс тэ тэрийг зургийн институтын удирдлага маш сайн дэмжинэ. Намын дарга нь Ухнаа гэж хүн байсан. Ухнаагаа маш их сайн дэмждэг. Дээр нь Батаа захирал. Бид нар чи ингээл нэг хөгжим авчгаал ингээл тэгээ бид нар дэмжээд тэр их дэвшилт үзэлтэй байсан. Тэр зургийн институт чинь тухайн үед айгүй дэвшилт тийм залуучуудын тийм гоё төв байсан. Тийм төв байсан байхгүй юу? Тэгээд дөвүүдийн нэг. Тэгээд нөгөө өнгө төгжмийг дандаа гараараа хийдэг байсан. Хин бид нарт тусалдаг байсан гэхээр физик техникийн хүрээлэнгийн хитэн залуучууд. Өнгө төгжим, гэрэл төгжим юм. Гэрэл төгжим. Света музыка тийм. Тэрийг хийж өгдөг улсууд нь энэ нэргүү өнтер гэдэг энэ физик техникийн хүрээлэнгийн залуучууд. Физикүүд хийж байгаа. Физикүүд хийж байгаа байхгүй нөгөө өсгч чинь ингэж хийж байгаа. Тэгээ бид нар анхныхаа тэр хөгжмийг яаж хийжсэн гэж Ладаны энэ нөгөө гэрлийн пар дэлгүүрт байсан байхгүй. Тэрийг худалдаж аваад. Нөгөө өнгийн балнууд биш үү? Тэрийг хайлуулж байгаа будаад. Тэр чих гоё хурцөнгөтэй байхгүй. Тэр балны өнгө чинь нөгөө цэнхэр ногоон
Тэгээд нөгөө нэг араа манд суулгаад тэгээд анхны нөгөө юм юу хийж идэв. Целлулоидын юм раам целлулоидын шилтэй тий. Целлулоидын шилтэй. Тэгээд тэр чих хурц нөгөө машины пар юм чинь. Тэгээд дээр нөгөө нэг фото зургийн спешк байлаа шүү дээ. Тэр чин тодорхой хугацаатай. Тэгж байгаа ингэж байгаа дуусчдаг байхгүй. Тэрийг бас нөгөө залуучууд тэр физик техник хүрээлийнхэн нөгөө юмд холбоод нэг юм анивчдаг нэг одооны нэг юм хурц анивчдаг юм шүү дээ. Тэрийн чин тухайн үед бид нэр тэрийг ашиглаж хийж ирсэн байхгүй. Тэгээ шүү дээ бочоо их хамттай байдаг гэж. Их хамттай тэрнийг одоо ажилуулаад тий. Кайф авна гэж ярьдаг шүү дээ одоо. Тэгэл тэнд чин хөгжмөө тавиал, үжгээч хийгээл загвар үзүүлээл тий. Би чамаг одоо тэр үед одоо ч хой залуу л да бас тий. Хажиг хой залуу байлаа шүү дээ. Нөгөө тэр чинь юм. Тэгээд нөгөө хөгжим тавиад энэ шилмэл загварын оюун цэцэг эн чин тухайн үед нөгөө нийт аж ахуйн орд ингээл тэрний ерөнхий инженер байлаа шүү дээ. Тэр чин бид нартай гоё ордон байсан тий. Гоё ордон байсан. Цэнцэрэнгой гэдэг одоо тэрий чин дурсах хэвээр шүү. Түүх ярьчих. Цэнцэрэнгой тэнд үнэхээр их чухал үүрэг үүсгэсэн. Монголын энэ загварын энэ юмыг анх бий бол мэрэгжлийн үндсэн дээр. Мэргэжлийн үндсэн дээр. Нэг өдөр оюун цэцэг диждгээд нөгөө цэнцэрэнгойн дараа захирал болсон хүүхэн хоёр манай ажил дээр гүгээд ороод ирэв. Тэгсэн чил хоёлаа сандарцсан. Чи юу зургийн институт. Зургийн институттэй байсан. Яна энэ манай нөгөө заалны яг энэ үзүүлдэг хэсгийг засахгүй бол Филатова битэрт хугацаа өгчлөө. 3 сарын 10-нд Мартин нэмний дараа Улаанбаатарт байгаа дипломат төлөөлөгчдийн газрын эхнэрүүдийг хурд загвар үзүүлнэ гэж идэв. 10 гэхэд та хоёр энэ ордныг энэ заалыг гоё болгоогүй бол чамдана бэлдээрэй гэж хэлсэн. Тий. Үнэхээр ингээд нөгөөх нь ингээ айцсан. Нэг хоёр ч ингэж ирж байгаа байхгүй. 4 хоногийн зай. 10 хүртэл. 6-нд ирж байгаа байхгүй бит хоёр дээр. Одоо гамбол битээр дээр ирж байгаа. Тэгэл битээр гоо яг нэг ийм санаа байж болно. Бит хоёр бодохдоо нэг архитектор хүнгүй ирж байгаа юм чи нөгөө скиз хийж өгөх юм байна гэж ойлгочихгүй. Тэгэл нэг ийм зураг дээр хийж өгөө. Зураг ингээд нэг скиз санаа хийгээл ингээд өгсөн чинь нөгөө хоёр чинь аваад явчлаа. Тэгсэн чил уцчих. Нөгөө манай хажууд чинь одоо Чингэлтэйгийн цагдаа байгаа чинь нийт аж ахуйн үйлчлэгийн яам байхгүй. Сайдан дууд чинь. Тэгээ Дэмчигсэрэн гоё хөлөө нэг сайхан хүн юм. Дэмчиг дөрж байгаа. Тэгээ сайд аж ахуйн үйлчлэгийн яамны сайд шүү дээ тэр чинь. Тэгээ сайд дууд чинь. Тэгэл яваад орсон чинь нөгөө ветеринарын зургийг тавьчих. За хүүхдүүд минь та хоёр л одоо энэ хийж өгч үзье. Сайд гэж байгаа байхгүй ч. Квитор яаж хийх юм бэ? Чи хугацаа ч байхгүй зураг зурдаг болсон тий. 4 өдөр. Тэгсэн чинь нөгөө бүр сайд хүртэл нөгөө Филатовгийн даалгаврыг тэгж ханддаг байсан байхгүй. Тэгэл битээр гарч ирэл л яах вэ? Тэгэл хоёлаа за хийж өгье гээл. Битээр чинь ажилтаа шүү дээ. 6 хүртэл ажилтаа. Ажил тараад яг 3 ороо. Өглөө болтол битээр өглөө ажилтаа ирнэ шүү дээ. Цэнтэг чинь хатуу цаг мөртөгдөг. Яг 3 шин сууж тэр заалны одоо нэг цаанаас гардаг юм хаагаад нэг ийм мода гэсэн ийм гол самбар хийгээд тэгээ дээдлийн цанхнуудын бүгдийг подиум байсан байхгүй. Гэтэ өөр юу ч байхгүй. Нөгөө цаанаас гарч ирэхэд ингээл нэг доороос хүний толгой шаваалгаал гараад ирдэг. Тэр мөрийг ингээд далдлаад тэгээ хийгээд яг 10-ны өглөө дуусчаа. Өө нэг оюун цэцэг дижит дарах хоёр чинь шүнжэнгөө битээр тоол цаа хийж өгөөл ингээл багаж бэлдэж өгөөл. Тэгэл битээр нөгөөтийг хий дуусчихаал явах гэсэн чи явуулдаггүй. Одоо Филатов ярина. Тэр чи 9-нд нь 10-нд юутай 9-нд Филатов яар шалгаж байгаа байхгүй. Тэгэл битээр суугаал байлаа. Тэгсэн чинь нэг 9 гөрөөгөл гадаа нэг юм шар бенцтэй байсан шүү дээ Филатов ч. Тэгэл ажиагаа дагцсан нөгөө сайд дагцсан ингээл бөөн хүн ирэл. Тэгэл нөгөө нэг заалч чинь Филатов орж иж ингэж харчихаал. Вроде нормально гэж хэлчихэл гараа явж байгаа. Тэгэл нөгөө хоёрч бөөн баяр сайдан читэртэ гар бариал. Тайр бол өстой жинхэнэ ус. Бэлтэр тэгэл тэр үед бол шууд хосон. Яг 3 шин нойрго хонч хийсэн. Тэгээд ажил дээр яриа байж исэн чинь сайд дуудаж байна. Атсан чинь за хүүхдүүд ястаа баярлаа. Нэг каньортай юм өгч. 1500 төгрөг өгч байгаа байхгүй. Сайдын цалин өгсөн байна шүү. 2 сарын цалин байхгүй. Бид нар чинь 750 төгрөгийн цалин тавилаа шүү. Тэгэхэд 2 сарын цалингаар битэр шагнуулаад сайн шагнуулсан байна. 1500 төгрөг өгч ирсэн. Мундаг. Тэгэл нэг оюуны интертэй дотн тэгээ бид нар нэг хөгжмийн тавьж өгдөг байхгүй. Нөгөө загвар үзүүлэхэд. Тэгсэн нөгөө муу залгинууд чинь 1-2 удаагийн үзлэг дээр худлаа нөгөө надад хэлэхгүй байж байгаад
би нөгөө хөгжмөл тавьж өгөх гэж очиж байгаа шүү дээ. Тий. За чи өмсөхгүй бол болохгүй гэд надыг хүчээр тулгаад. Тэгээд өмссөн юм. Тэгээд би өмссөн байхгүй юу. Тэрнээс биш би бол одоо нөгөө нэг тий би нэг одоо нүдэнд ингээ харагдчихжээ. Чамд их зогтдаг тий. Тэрнээс хойш ер нь өмссөн биз дээ. Нэг хэсэг өмссөн. нэг их том шоун дээр өмссөн. Тэрний юу гэхээр энэ Солонгор ресторан шүү дээ. Одоо энэ хүүхдийн зуугийн. Энд социалист орнуудын нийт аж ахуйн сайдрын уулзалт Монголд болоо. Тэднэрт зориулсан том шоу боллоо шүү дээ. Тэр чинь тэгэхэд би өмссөн. Санаж байна уу? Бид нар нэг энэ хэсгэл загварын ертөнцийнхэн бас их найзалдаг. Тэгээ бид нар нэг тэр одоо энэ засан хүмүүжүүлэх газар гэж байлаа шүү дээ. Шүүхийн шийдвэр одоо тэнд нэг заалт инээмсэг тоглоод таалармал ингээл яваал. Тэгээд бид нар сүүлд фаз автобусд бүгдээрээ суугаад бүгд залуу байсан. Ерөөсө хаашаа хэдүүлээ юу л амралт руу яваа гээд одоо энэ санзаан тэр аймад айн болог үлээ. Тэнд очиод нэг шүн буугаад бид нар нөгөө хэдэн амрагч төр бас бид нар тэнд мод үзүүлээ. Инээмсэг тоглоод бас Гэхдээ тэр үе чи одоо мөнгө төгрөг аавн шагнал аавна гэж юм байхгүй шүү дээ. Цэвэрл өөрийнхөө нөгөө энэ итвэх санаачлагаар л явдаг байсан шүү дээ. Тэгээд зүгээр тэр үед бид нар яг диско гэдэг юмыг байгуулчихаа. Тэгээд диског тэр загвартаа ингээд хамтгаад ингээд нэг юм хөтөлбөр энэ төр хийгээл тэр бол тухайн үедээ бас сонир байсан. Том соёл бас гоё яг тийм залуучуудын одоо чөлөөт цагаа зөв өнгөрөх тий нэг ийм гоё цаг байжээ. За ер нь тэгээд дурсаа тэгэл зөндөл юм байгаа л ба. Битэрийн ярих цаг маань ерөнхийдөө өгчөө. Гэхдээ би бас нэг юу яриа гэж бодлоо очоо. Одоо энэ чиний хийжсэн энэ одоо нэг гоё архитектуруудаас гадна шүү дээ тий. Энэ нэг ийм гоё одоо техник сонирхолтой, хөгжимд сонирхолтой энэ бүх юм бажид бас их нөлөөсөн хөвгүүд чинь нөлөөсөн. Одоо манай том хүү бол урлагийн хүн. Манай баг хүү бол Англид болон төгссөн IT инженер шүү дээ. Гэхдээ тэр машин дээрээс бүр багын хоббитай. Нэг техникийн нэг юм. Тэгэл машин гэдэл гарнасаа салах гонцсон ч бариастай цэцэрлэгтээ явахдаа л ингээл карманда нуугаал баахан машин хийж яваал саялал. Хүний тэр нэг багын сонирхол ер нь арилдгүй юм шүү дээ. Одоо тэгэл яг тэр чигээрээ тэгэл тэр машин тэрхтээ тийм юм сонирхол ингээл. Танаа хуучин байр шүү дээ. Одоо яамны горонд ахар. Өнөөдөр Батист нэлээ уучирсан байдаг баха тийм үү? Их гоё байрсан шүү дээ. Бүх юм нөгөө чолоо. Нэ хөрөнгө таацтай том царсан хагалгатай коммунэр. Тийм их сонин одоо энэ шуудангийн хоёр талд танаа гурван давхар шуудангийн одоо хойд талд нь бас нэг хоёр яамны бас нэг хоёр давхар одоо энэ татварын газар мазар тэгээ ямтны ягаан гэдэг энэ чинь сонин байрнууд байлаа тийм нэг тийм хуучны мэдэгддэг юм аа. Анхны нэг хот бий болоод Батист энэ тэр нэг юм хуучин модоор энэ тэр дүнз бүнзээр хийсэн том орцтой шүү дээ. Орцтой. Тэгээд орцсон дотор тоглоод тэгээд бидний гитардаал нөгөө яг одоо суу шатан дээрээ суудаг чинь яг л тэр нэгцэл байхгүй. Одоо орцны соёл гэж ярьж шүү дээ. За энэ бол бас нэг тийм би одоо ярьдгийг орц болгон соёлын төвүүд гэж мэдээлэл солилцдог. Тэгээд бид нар чинь нөгөө нэг гэр орондоо бас нөгөө нэг одооны энэ тэр үед орон сууцнууд чинь одоо энэ том орон сууцнуудтай зөөр жоох юм шүү дээ. Дээд нь 3 өрөө 4 өрөө нэг 40 мяхтад нэг 4 өрөө 2-3хан аркан тэр ч юм уу байдаг. Тэгэл 2-3 40 м квадрат л үстэй. Тэр чинь одоо гэртээ бас бижигнээд шугилдод авах нэг хэцүү. За гарцгаа гэх бид нар чинь тэгэл тэр гадаа гарахлаар хүүтэнд болохоор орцсон доо яг тийм. Орцсон дотроо хэдүүлээ ингээд нэг тэнд ингээд ертөнц дэвэн дэлхийн бүх юмыг одоо кино ярина нөгөө нэг кино яг нөгөө нэг цэн ингээд үсэг яваал гэж яриа шүү дээ. Тэр чинь яг бодтойгоор гитар тоглодог нэг гитараараа нөгөө төлдөө нөлөөлөө. За тэгээд марк цуглуулах одоо тэр бүх соёлууд тэгэд бас бий болж. Би тэгээ ярьдгийг энэ бол тодорхой соёлын төвөд мэдээллийн төвөд гэж мэдээлэл солилцдог. Энэ бол сайхан цаг бидний багнаас. Тэгээд өнөөдөр яг юу хийж байна бачаа? Яг өнөөдөр би одоо өнөөдөр яг нэлээд тийм олон нийтийн чиглэлээр ажиллаж байна. Монголын архитектурын хэвлэлд удирдах зөвлөлд нь байгаа. Ер нь гадаад харилцаа энэ чиглэлийн харилцдаг. Дээр нь
шинээр байгуулагдаад 2 жил болж байгаа Монголын ногоон барилгын хүрээлэн гэж бас нэг төрийн бас байгууллага. барилга гэсэн. Одоо яг л дэлхийн одоо тенденц. Нөгөө ногоон барилга, нөгөө ногоон орчин, нөгөө нэг сэргээх төрчим хүч гэл бүх юм. Энэ төрийн бас байгууллагын би гүйцэтгэл хийж байгаа. Оо за. Тэгээ дээр нь яг хөө нэг хэд хэдэн төслүүд дээр би бас ажилдгийг зөвлөх. За. Зөвлөөд л тэгэл ийм маягаар ажиллаад тэгэл яг хөө жоохон одоо ч харин нэг жоохон завтай ч гэх юм уу. Нилээ ном уншин. Бидний тэр нэг сайхан уламжлал ба шүү дээ. Ороо телевизийн өмнө суухдаа заавал ном барь суудаг байхгүй бид нар чинь телевизээ ч харин номоо ч эргүүлнэ. Цаасан ном. Тэр чинь бол бидний сурсан аягүй чухал дадлага байхгүй. Маш их мэдлэгийн юм уу. Тэр ингээл эргүүлээ сууж яхад л хүнд мэдлэг өгдөг байхгүй. өнөөдөр тэрнийхээ ачаар бид нар их тийм юутай байна. Харин тийш Гэтэл одоо нэлээд тэр зургийг чинь эргүүлээ суухад хүнд энэ барилга чи энд байдаг үлээ гэл нөгөө нэг мартагдсан юмыг сэргэн эн чин ийм зоригтой юм уу гэд хүн шин мэдээл авна. Тэр чи ингээл зурагт үзэж явахдаа юм ингээл эргүүлээ суухад хүнд маш их чухал юм уу гэдэг ийм зүйл ш. Энэ ном уншдаг соёл ер нь эргээд ирнэ гэж би боддгийг. ертөнц хүн төрлөгч заавал нэг юм руу ингээд тултлаа явж иж тэгээд буцаад аналог хөгжмөр өгшгээд тэгдэг юм ба шүү дээ. Загсандаа явж байна уу? Явж байгаа. Загсч бол миний хобби. Том загсч дээ. Гэхдээ тэр чинь юу байхгүй юу? Яг л миний бага настай холбоотой. Манайх чи энэ туулын гүүрний одоо энэ маршалын гүүрний яг хой талд батальоны лагер гэж байсан. Тусгай хорооны лагер. Тий, одоо энэ юуны нэг цөөрөн биш үү? Одоо энэ үндэсний юуны замынхаа цаа талд да. үндэсний цэцэрлэг төрөлн. Тий, тэр багхгүй юу? Тэр чинь хой талдаа нэг моринд харуулга гэдэг. Тэнд цусдаг. Аав ээж автобусан суугаад явна. Бид гол дээр. Бүтэн өдөр гол. Сэлд сурцсан, загас барьж сурсан. Тэгэл тэнд чинь тэгэл бүтэн өдөржиг бол голын хэрэгдэл өнж ш. Тэр нөгөө нэг загас гэдэг юмыг анх надад бий болгосон энэ л нөхцөл л дээ. Загас гэдэг чинь их гоё юм байд юм аа. Нэгдүгээр хүн их сайхан амардаг. Хоёрдугаарт нөгөө чиний хэлдгээр найз нартайгаа ингээд гоё харьцах их гоё боломж. Уулзаг байж байгаа нэг загсанд явал хэдүүлээ галаа төлөөл тойрч суугаад нөгөө гоё тусамжаа ярина. Боо хална нөгөө сонин тохиолдсон тохиолдлуудаа ярина. Тэр их гоё орчин. Нэг амьд галын дээр ингээд төлөө болчихж зажигна. Загас гэдэг бол өөрөө их нарийн мэдрэмжийг бий болгодог ийм төрөл шүү дээ. Хүн нөгөө загас сурж явахдаа би хэтрүүлээгүй шүү. Миний л мэдрэмж тэр. Дэгэн загас сурж яхахыг мэдэрнэ гэдэг бол хүн бүх анхаарлаа тэрлөө тавьж байгаа байхгүй. Тэгжэл мэдэрнэ шүү дээ. Дэгэн загас зуулаа за дутуу зуучлаа за одоо татандаа гэдгийг мэдэрнэ гэдэг бол тэр цаг мөччих гоё цаг мөч байхгүй. Тэрнээс биш тэр чинь нөгөө нэг загас хядаа далаад байгаадаа биш шүү дээ. Тэгэл бид нар чи одоо энэ том тул мул чинь бол тэгэл цагаал тавьчихна. Тэгэл зураг аваад тэрнээс биш ямар тоог үцэх гэж байгаа биш. Ямар цадах гэж байгаа биш. Тэгэр хамгийн гол кайф чинь тэр процесс байхгүй. Загсанд явж байгаа, найз нөхдөйгөө уулзж байгаа, гол дээр зогсож байгаа яг тэр л юу шүү дээ. За манай мач ветери яриа ингээд нэг би энэ цагаа ингээд тавьчтий. Ерөнхийдөө цаг маань болж явах шиг байна. Манай кафе бол нэг тийм бусад ток шоугод бол нэг онцлогтой. Бид нар бол ингээд өөрөө чинь энэс хойш манай банкын үйлчлүүлэгч болооч гэж өсөл тавьж байна. Хоёулаа өшөө нөгөө үргэлжлүүлэх ярих юмнуудаа чи бас давхар реклам хийгээд байгаа юм аа. Тэгээд өнөөдөр их сонирхолтой байлаа өгөө. Тэгээд одоо энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа Монголын архитекторуудтай баярын мэнд төргий. Чиний мэрэгжлийн баяр болж байна. Би бол чамайг ямар архитекторыг бол одоо маш сайн мэднэ. Манай Бач бол их универсал олон талын эдлэг боловсралтай юм одоо миний найз байдаг. Би Бачтай тэр болгоо өдөр болгоо уулздаг боловч хаяаныг уулзахлаар маш их сонир мэдээлэлүүд авдаг. Ийм сайхан. Би нэг л юм хэлмээр байна. Тэгэхээр түрүүн бид ярьдаг нэг хотын соёл гэдэг юм бий болох энэ асуудал дээр хүмүүсийн оролцоо гэдэг юм аягүй чухал гэдэг. Одоо жишээлбэл бид нар ягаад зүлгэн дээр гიშгдэг байсан гэж. Яг тэгэхээр бид нар чи өөрөө нөгөө гастгөө зүгээд нэг ийм пилот малгайгаа өмсөд өөрсдөө зогсдог байлаа шүү дээ. Нэг хүн эргүүлд хүн гарахаар ахаа та ягаад зүлгэн дээр гიშгэж байгаа юм бэ? Тэг ёслон. Ингэж гүйж очиж ёслоо шүү дээ. Тэ гарцаар ингээд гэрлэр биш гарахаар гүйж очиад ахаа та ягаад
гэрлээр гарахгүй байгаа юм бай гэдэг. Ичэн шүү дээ. Тэр чинь хүүхэд ихэр хүн ичдэг байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө яг тэр юмд оролцож исэн учраас тэр чинь хүнд илүү сууж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол тийм юм алга ба шүү дээ. Одоо энэ хүүхдүүдийг ялангуяа энэ бид нар чи яадаг байлаа дээ нэг аав ээж нар чи нэг энэ эргүүл гэдэг юм зүгэл ороо эргүүл гардаг шүү дээ хуваартай. Одоо харин сэргээж ихсэн юм шиг. Тэгэхээр ийм нийгмийн оролцоо гэдэг юм. Эн чинь энэ соёлыг маш хурдан түгээхэд айгүй чухал хүчин зүйл. Тэгэхээр ингээл эрэгд өөрсдөө оролцоод хүүхдээсээ эхлээл явхад чи өөрөө хүнийг очиод та зүлгэн дээгүүр битгий яваа гэж байгаа хүн өөрөө гიშхгүй шүү дээ. Тэгэхээр яг л энэ л арга хэлбэрийг одоо бид нар их өргөн ашиглах хэрэгтэй юм байна гэж хэлмээр байна. За баярлалаа. Бидний энэ мессежийг хүлээж авсан болов уу гэж ойлгож байна. Уриалж байна. За дахиад уулзтлаа. За төр баяртай баярлалаа. Хүн соёл ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. Эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлэг өргөжж байна. Одоо би та бүхэнд уламжил ёсоор хөгжмийн буланда нэгэн бас гайхамшигтай дуу түүнтэй холбоотой нэрлэгдэх бүжгийн тухай хэдэн үг ярих гэж бодлоо. Энэ бол 60-аад оны ихэр одоо бий болсон юм түүхтэй. 1961 оны 6 дугаар сард гарсан Let's Twist Again гэж дуу Chubby Checker гэж одоо тэр үед маш мундаг тийм мандаж байсан нэгэн дуучны дуулснаар twist болон twist бүжиг төрсэн юм түүх байдаг. Тэр бүжиг дуу бас Монголыг тойроогүй. Би яг сандгийн би тэгэхэд нэг 6-7 настай байсан хүүхэд байлаа. Тэгээд миний үеэл ихч, сурмаа ихч маань 10 жилийн ахлахангийн одоо сорогч байсан. Нэг тийм Chubby Checker-ийн дууг тавиад сонин бүжиг үжиглд бид нар дүүнэр бид нартаа зааж өгч ирсэн юм дорсомж одоо хүртэл нүдэнд харагддаг. Chubby Checker бол тэр үед бас өмнө нь бас нэг дуу дуулсан The Twist гэдэг дуу. Тэр дуу нь бас их мандсан. Одоо Billboard-ын жагсаалтыг дандаа тэргүүлдэг байсан. Тийм сонин одоо үзүүлэлтүүд байдаг. Chubby Checker-ийн дуу нь тэр ирч хүч, тэр нэг одоо шинэлэг тэр байж байгаа бүжиг, тэр тайзан дээр бие авч явах байдал тэр нь их сонин өөрмөц байсан учраас энэ хүн төрөлхтнийг одоо маш төмөн олноор нуруу татаж ийм шин соёл, шин бүжиг бий болсон юм түүх байдаг. Twist дууг Let's Twist Again гэдэг дууг дараа нь хожим Орос сургуулийн сурж исэн жоохон хүүхдүүд бид нар одоо энэ нэмсгэл хамтлагийг анх байгуулж байхад гам болдгаан хоёрыг бидний бага нас тахах үед нэг капиталист дуу гэж дуулж болдгоо тэр хэд шин. Тийм учраас Америк ардын дуу Twist Again гэж зарлж байгаа дуулдаг гэж ямар юм нэ Америк ардын дуу ах вэ? Тэгж одоо нэг багш нар захирлууд энэ тэр молгодож хуурч дуулж байгаа байдаг шүү дээ. Гөөмө их баярлдаг байж үлээ. Тэр үед Монголд бас энэ твист
бүжиг дууны нөлөө асар их нөлөөлж манай анхны твист хэмнэлийн дуу бол хөгжмийн зохиолч Гаадангийн Алтан уягийн зохиолсон Монгол үсгийн үзэсгэлэн за дуун дуртай болов би гэдэг дуунууд яа харахгүй одоо анхны Монголын твистүүд гэж хэлж болно. Тэгээд тэр үед чинь яг 60-аад оны ихээр одоо энэ Бадрууган миний багынаас Бадрууган метр жоохон хөвгтөд тэдний гэрт хоёр давхартанд ингээд балкон дээр оролцоод унтчихдаг гэсэн. Энэ уран давхарт нь хазгар төмрийнхөөс одоо домогт дуучин төмөр ахих. Тэгээд бид нар хөөхтөр доороос нь ингээд тэр уран давхарт нөгөө твистгийн дуучин хангинал баахан төмөр ах тэр найс нар нэрчсэн. Одоо зарим нь би ингээд сандгийн хангалах Баатар сүх одоо тэгэл ихч нартай нөгөө твистийн шиг бүжиглээ. Тэгэл нөгөө үзүүрд нь эргүү гэдэг ах нэг пош сурдаг байсан шиг сандгийн Валентино твист гэдэг дуу бян завцарсан. Бас баяр даяарны хангинуулаад ингээд нэг юм твистийн уур амьсгал нэг хэсэг жигтэйхэн одоо төгжижсэн. Твист бүжгийг одоо ч гэсэн бүжгэлдэг. Одоо манай зарим ийм залуучууд хүртэл бүжиглэх дуртай. За дараа нь твист бол монголчууд бидний яг одоо нийтэд их хамтсан үйл явдал нь юутай холбогдож үзэх вэ гэхээр Кавказд болсон явдал. Одоо Шүүрикийн адал явдал гэж кино байдаг шүү дээ. Тэд нөгөө нэг цагаан баавгануудын тухайд анх гарч Монголын кино театруудаар гарч тэрэн дээр тэр нөгөө Наталья Варли гол толтонд тоглодог Варли нэг хадан дээр чулуун дээр нэг твист бүжиглдэг шүү дээ. Тэрнээс хойш бол тэгэл ерөнхийдөө бүх монголчууд мэддэг болсон. Нэг ийм сонин бүжиг гоё бүжиг байдаг гэдэг. Ер нь бүгд бүжиглэх болсон шүү. Тэгээд Оросд бол Муслим Магомаев, Арно Бабаджанян нарын дуулсан Лучший город земли гэж нэг гоё дуу байдаг. Муслим Магомаев дуулсан. Бид нэр Москва твист гэж нэрлэдэг байсан. Энэ бол бас твист хэмнэлийн Оросын одоо твист дуу байсан гэж бодно. Бас Королева Красотич гэдэг юм уу. Хамгийн наад захын жишээнүүдийг иш татвал тийм одоо байж болж байна. Тийм учраас энэ дуу төрснөөс Let's Twist Again, Chubby Checker энэ дууг дуулснаар энэ твист гэдэг бүжиг бий болж энэ твист гэдэг бүжиг нэх одоо удаан сууршихгүй болоо гэж үзэж байсан юм шиг байгаа юм. Гэтэл энэ бол одоо төмөн олонний анхаарлыг татаж тийм стандарт бүжиг гэж ярьдаг. Одоо нийтийн бүжгийн жагсаалтанд яхахгүй орсон өдий болтол бүжиглэгддэг ийм сонин бүжиг байт юм а. Энэ бол энэ түүхээс сөхөд ийм сонинтай. За тэгээд хэдүүл одоо нэг 90 нас 80-аас 90 насны хоорондох нэг өвөө одоо яаж хэрхэн бүжиглж байгааг бас харж та бүхэнд бас зугаатай байж магадгүй гэж бодоод энэ клипийг тавьж та бүхэндээ сонирхолъё. Энэ клипээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөё. Та бүхэнд амжилт хүсье. Дараа уулзтлаа. Баяртай. When
Хүн соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио.